Нэг орой Кансинхэ нэртэй эмэгтэй ажлаад харан гэртээ ирж байна. Орж ирмэгцээ гэрлийн унтраалгыг дартал гэрэл ассангүй. Утасныхаа гэрлийг асан гэрээ тойруулан хартал хүрээд ирвүү гэсэн чимээ гэрийн дотроос сонсогдов. Эрэгтэй хүний хоолой байлаа. Тэрхэн зурсанхээ юу вэ? Буруу айлд ороод ирвүү дээ гэж бодон тотогш хартал. Түүний араас хэн нэгэн хүн гарч ирэн барьж авлаа. Хаашаа ч юм хэн нэгэнд чирэгдэн явах Сэнхэ. Дараагийн хэсэгт Чу Кёмин нэртэй эмэгтэй Сэнхэгийн амьдардаг давхрын доод давхарт нүүж ирж байгаа нь харагдана. Кёмины унтаж байгаа зураглал гарах ба Кёмин ганцаараа амьдардаггүй бололтой. Хувцас хатаагч дээр эрэгтэй хүний дотор хувцас өлгөөтэй байх ба орон дээр Кёмин хэн нэгэн эрэгтэйтэй хамт унтаж байна. Үр цайхын алдад эрэгтэй сэрүүлэг дуурах ба тэр босон өглөөний цайгаа угаад Кёмины дээгүүр хүнжил нөмрүүлэн гарч одов. Хэсэг хугацааны дараа Кёмины сэрүүлэг дуугарлаа. Огтхон чамраагүй мэдрэгдэх хүнд бие арайхийн хөдлөн ажилдаа явах бэлтгэлээ хийгээд Кёмин ч бас гарч явлаа. Гараад хаалга руугаа хартал хаалганы коттой цоожны таган дээшээ болон нэгдсэн байлаа. Кёмин аюулгүй байдал хувийн нууц зэрэгтээ маш их анхаарал хандуулдаг хүн учраас өөрөө ингэж орхиод гэрлүүгээ орсон байх боломжгүй гэдгээ яг таг мэдэж байв. Сэжиг төрсөн Кёмин тэр дороо хаалганыхаа нууц кодыг солиод ажил руугаа явлаа. Кёмин банкнд тейлер хийдэг байлаа. Хажуу талд нь хамгийн сайн найз болох Хьюжу бас ажилладаг байв. Кёмин даруухан болгоомжтой зантай бол Хьюжу өөртөө итгэлтэй цоглог зантай нэгэн юм. Эсрэг тэсрэг зан чанартай ч энэ хоёр маш сайн найзууд билээ. Энэ өдөр ч бас ажиллаад хараад метронд суугаад харж явахдаа Хьюжу удахгүй гэрээний чинь хугацаа дуусна үсттэй. Чиний үнэлгээ сайн юм чинь хэрэглэгчдэд бэлэг сэлт өгч байгаа ч хамаагүй сайхан сэтгэл хэлүүлээд үндсэн ажилтан болохыг хичээгээрэй гэх мэтээр ярилцсан гэрийнхээ ойролцоо ирлээ. Кёмин өөрийн амьдардаг байрлуугаа ортол үүдний жижүүр нэгэн илгээмж түнд өглөө. Гэрийнхээ хаалган дээр очтол хаалга дээр нэг хууц цааснаач орхисон байв. Хаалгач нь онгоохгүй байсан болохоор жижүүрт хүн орхотоо үлдээгээд явлаа шүү. Ээж нь гэсэн бичиг байлаа. Баларсан юм гэж харуулсан бодоод нууц дугаараа оруулах гэтэл таг нь бас л онгорхой байдаг. Гэртээ ороод Кёмин ээж рүүгээ залган ээжээ би хаяа нууц дугаараа солидгиймаа эрхийнхээ өмнө ярихгүй яасан юм бэ? Юм үлдээгээд явахдаа кодтой цоожны тагийг дээш нь болгоод уулгалгүй үлдээгээд явсан юм уу гэж асуулаа. Ээж нь сайн санахгүй байгаа бололтой. Кёмин ч за тэр яах вэ? Нэг сүртэй зүйл биш гэд уцаа таслав. Ойрдоо байнга л ядарч сүлдэн толгой нь өвдөх болсон Кёмин өнөөдөр нэг сайхан амрыг да гэж бодон зөөлөн уянгалаг ая тавьж гэрлээ унтраагаад орондоо ортол хаалга тогших чимээг гарлаа. Кёмин босон хаалга руу ойртол код хийгчийн тагийг дээш нь сөхөх чимээ үргэлжлүүлэн нууц дугаар хийх чимээг гарав. Энэ шүн болсон хойно хэн яах гэж ирсэн байх вэ? Кёмин чимээг гаргалгүй ааж охин хаалган дээр очлоо. Гадаа байгаа хэн нэгэн хаалганы бариуллаас маш цааш татан сэгсжин. Айдас давтан сандарч байсан ч Кёмин зориг гарган хаалганы дурангаар гадагш харлаа. Хинч байсангүй. Сайн харж Кёмин болгоомжтойгоор хаалгаа онгойлготол бас л хинч байсангүй. Харин хаалганы урт талд татаад дуусгасан тамхины иш унсан байлаа. Кёмин шууд л цагдаа дуудав. Гэрч чинь нэвтрээгүй зүгээр л хаалгач нь тогшиж байгаад явсан. Тэгээд ч энэ тамхины иш тэр хүнийх мөн гэдгийг нь баттай мэдэхгүй байж мөрдлөг хийгээд үг гэдэг нь үс үг юм бэ гэж цагдаа нар залхсан байдлаар хэлээд буцлаа. Кёмин ганцаараа амьдардаг болох нь тодорхой болох ба ганцаараа амьдардгаа мэддэхгүй тулд эрэгтэй дотор хувцас хатаагч дээр тавьдаг байжээ. Тэгвэл өмнөх хэсэгт гарсан Кёминийг тэврээд унтж байсан хүн хэн болж таарав? Тэр орой айдас давтсаар Кёмин унтахад нэг эрэгтэй усанд ороод нүцгэн чигээрээ Кёмины хажуугаар хэвтэн үсийг нь илнэ. Кёмины зүуд юм бах та. Эвгүй мэдрэмж авсаар байгаа Кёмин байраа солих санаатай шинэ байр хааж эхэлнэ. Үүнийг мэдсэн найз Хьюжун ингэж байхаар сайхан залуутай гэрлэж орхиочтэй гэхэд Кёмин нэмсгэлэн. Харин Хьюжу огт тоглоогүй царай гарган манай тасгийн дарга байна штэ. Чамд үнэхээр ийдэг ханддаг. Өндөр царайлаг сайхан зантай гэж хэлнэ. Өнөөдөр ч ажлаа хичээнгүйлэн хийх Кёмин 142 дугаартай үйлчлүүлэгч гэж дуутахад 30 орчим насны эрэгтэй алхаж ирээд урд нь сув. Тэр энгийн нэгэн үйлчлэгээ авахар ирсэн байсан ба түүний үйлчлэгээг хийж өгөнгөө Кёмин ойр зургийн яриа өрнүүллээ. Түүнд тохирох үйлчлэгээ санал болгочих санаатай. Та гэрэлсэн үү? Ямар ажил хийдэг вэ гэж асуухад эрэгтэй өөрийг нь сонирхож байна гэж андуурчих шиг боллоо. Мөн амьдардаг газрыг нь асуугаад тэнд амьдардаг мөн манайх бас тэр хавьд байдаг штэ гэж яриагаа үргэлжлүүлэнгээ танд хадгаламж байдгүй байхгүй бол манайхаас ганцаар амьдардаг залуу хүмүүс зориулсан хадгаламж байдаг шүү гэх мэтчлэн тайлбарлаж эхэллээ. Өөрийг нь сонирхож байна гэж андуурсан эрэгтэй хэсэг яриаг нь сонсож сууснаа хамтдаа кофе уух уу гэж асуулаа. Кёмин гинт гайханд дургуутсан царай гаргатал нөгөө эрэгтэй яасан дансандаа мөнгө байхгүй болохоор дургуутсаад байгаа мó? Өөрөө л ихэлт сэтгэнээд инээмсэглээд байсан мэдтэй гэж ориллоо. Кёмин сандран яах учраа олохоо болоход
царайлаг, нуруулаг тасгийн дарга гарч ирэн үйлчлүүлэгчээ энд ингээд орилоод иж болохгүй. Гарахгүй бол цагтаа дуудлаа шүү гэж хэллээ. Залуу эцэст нь хамгаалагчдад түлхэгдэн банкнаас гарч яв. Түлхүүлэн гарч явахдаа өөрөө эхэлж өдөж хоргоосон бидтэй. Ингэж амьдрахаа болоорой. Хашрааж байж л ухаан орох юм байна л да гэж орилсоор байв. Ядарч өөхөх шахан гэртээ ирсэн Кёммин тэр оройдоо сүхөр цохиулсан мэт шууд л унтаж орхилоо. Кёммин унтангууд орныхон доороос хэн нэгэн гарч ирлээ. Тэр салбитканд ямар нэгэн юм шингээгээд Кёмминий хамрыг даран амсгалуулах ба Кёммин унтаж байх зураал ухаан алдаж орхив. Тэр 0-д орж Кёмминий шампунаар үсээ угаан, сой зорон шүдээ угааж дуусаад өөрийнхөө уул мөрийг юу ч үлдээлгүй цэвэрлээд гарч ирлээ. Тэгээд өнөөдөр ч бас Кёмминийг тэврэн унтлаа. Кёммин өдөр бүр толгой нүгдэн ядарч сүлдэж байгаа нь энэ үнэртүүлэн ухаан алдуулж буй бодистой нь холбоотой байжээ. Тэгэхээр энэ нь Кёмминий зүуд биш байж. Кёммин л мэдэхгүй байгаа болохоос жинхнээсээ түүний гэрт болж буй үйл явдал байлаа. Маргааш өглөөнд ч бас ядарсан хүч чадалгүй харагдах Кёммин ажлаа дуусгаад гэртээ харих гээд автобус хүлээн зогсож байтал даарахгүй байна уу гэж араас нь хэн нэгэн асуух ба эргээд хартал банкнд шуугаан тариад байсан нөгөөх залуу байлаа. Тэр Кёммин руу ойртон ирж автобус мөд ирэхгүй юм шиг байна. Хоёулаа ойролцоо амьдардаг юм чинь хамтдаа такси бариад явцгаая гэв. Кёммин зүгээрээ би автобусаар явчих яа гэж татгалцахад залуу дахиад л хоолоогоо өндөрсөн. Хүнийг байнга л эвгүй байдалд оруулах юм аа. Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Гаж амтэн шиг харагдуулаад байх юм гэж орилон зууралдахад ажлаа тарж явсан тасгийн дарга хурж ирэн наад эмэгтэйхээ гарыг тавь дахиж нэг л удаа нүдэнд өртвөл цагдаад барьж өгнө шүү гэж орилон салгав. Кёмминоос зүгээр үг гэж асуугаад машинд суу гэлээ. Залуу амандаа өглөн цааш явж Кёммин тасгийн даргын машинаар гэртээ хөргүүллээ. Дараагийн удаа иймэрхүү зүйл тохиолдвол шууд л над руу залгачиж бай. Ганцаараа аргалах гээд байлгүй гэж найрсгаар хэлэх. Даргадаа Кёммин талархах сэтгэлээ илэрхийлээд гэрлүүгээ орлоо. Хаалган онгойлгон дотогш ортол гэрэл ассангүй. Утасныхаа гэрлийг асаагаад дотогш харлаа. Кансанхи эмэгтэйд тохиолдсон явдалтай яг л адилхан байлаа. Гэтэл хэн нэгэн хаалга нүтлээ. Цоцсон Кёммин юу ч хийж чадалгүй балмагдан зогслоо. Кёммина машин төрөвчөө орхижээ гэх тасгийн даргын дуу байлаа. Кёммин хаалган онгойлгон уучлаарай. Танд төв годчлаа гэхэд тасгийн дарга зүгээр дээ гэж хэлэнгээ гэр доторхыг хартал харанхуй байлаа. Кёммин цахилгааны асуудал гарсан юм шиг байна гэж хэлэхэд чамд зүгээр гэвэл би ороод янзлаад өгөх үү гэж тасгийн дарга асуулаа. Зүгээрээ цахилгаан чинь дуутчих гэж Кёмминийг хэлэхэд иймэрхүү юм заримдаа ялахгүй асуудал байдаг юм аа гэд тэр доор нь засаж өгөв. Гэрэл асмагч хатаагч дээр байх эрэгтэй дотор хувцас нүдэнд нь туслаа. Тасгийн дарга уучлаарай өөр хүн байгаа гэж мэдсэнгүү гэхэд үгүй энэ минийх ганцаараа амьдардаг болохоор болгоомжлох зорилгоор ингэж тавьдаг юм гэж тайлбарлаж кофе уух уу гэж асуув. Кёммин талтай байдаг тасгийн дарга мэдээж тгий гэлээ. Ус буцалж байх зуур 0 орчих уу гэж дарга асуухад түр хүлээгээрээ гээд Кёммин 0 руу орон эмэгтэйчүүдийн хэрэглээ бүгднгийн шүүгээ рүү хийлээ. Гэтэл 0-ын таг дээш сөхөгдсөн байлаа. Эмэгтэй хүн юм чинь мэдээж Кёммин дээш нь сөхсөн байна гэж байхгүй. Шар усан босон айдас завцсан Кёммин талаас гарч даргыг оруулав. 0-д гараа угааж зогсох даргыгаас Кёммин дарга та яаж мэдсэн юм бэ? Би танд хэлж байгаагүй санагдах юм гэхэд дарга юуг тэрвэ гэж асуув. Манай гэрийн хаягийг гэхэд тэрүүгээд тайлбарлах санаатай эргээд харахад даргыгаас сэжгэлсэн Кёммин дарга би кофе гаднаас аваад ирье гэд гүгээд гарчхав. Доош буугаад цагдаа дуудлаа. Цагдааг дагуулan гэртээ ирж хаалга онгоомогт зангаагаараа хоолоогоо буулган хаалганы барилд өлгөгдсөн тасгийн даргын цогцос чирэгдэн гарч ирлээ. Ухаан санаа нь бол артан юу болоод байгааг ухаарах чадваргүй болсон Кёммин баривчлагдсан цагдаа руу явна. Ийм зүйл тохиолдсон гэдг нь хангалттай цочирдмоор байхад нэмээд Кёммин сэжигтнээр татагдлаа. Мөрдөгч аимшигтай царайгаар "Жуу Кёммин, таныг гарах тэрхэн зурт хэн нэгэн гэрч чинь орж танай ажлын хүнийг алсан гэсэн үг үү? Эсвэл танай гэр дотор хэн нэгэн байсан гэсэн үг үү?" гэж асуух ба Кёммин хэн нэгнийг хөлслөн хохирогчийг хөнөөлгөөд ижиглэгдэхгүй тулд өөрөө хохирогчийн дүр эсгэж байна гэж бодож байлаа. Гэвч даргын цуснаас мэдээ алдуулагч илэрсэн ба тэр мэдээ алдуулагч бодисыг Кёмминий гэрээс хайгаад олоогүй тул нотлох баримт хангалтгүй гэж үзэн Кёмминийг суллав. Гэмгүүгээд суллагдсан боловч ажлаасаа халагдлаа. Гэрт нь байхдаа аймаа алдсан даргынхаа оршуулганд хүртэл оролцоогүй гэх мэтчлэн хамт ажиллагчид нь хоорондоо цурцгаана. Үүнийг сонссон Кёммин тэр үед би хоригдож байсан юм гэлтэйч биш. Ямар ч тайлбарч тавьж чадалгүйгээр ажлаасаа халагдах тушаалаа бариад гарч явлаа. Гэртээ очмогцоо байрны жижүүртэй уулзан дээр хаалгыг нь тогшоод тамхины ишээ унгаад явсан хүнийг олохоор тэр өдрийн камерын бичлэгийг үзүүлээч гэж гуйв. Жижүүр тэр өдрийн цахилгаан шатны бичлэгийг үзүүлтэл орж гарч байгаа бүх хүн энэ байрны хүмүүс байсан ба
гадныг гэхээр хүн байсангүй. Тэгвэл коридорын бичлэгийг үзье гэхэд коридорт байгаа камерууд бүгд хуурамч гэж хэллээ. Кёмин яарвчлан өөр байранд орохоор судлаж өөр газартай гэрээч хийв. Тэгээд нүхтэй бэлдэн гэрээ цэвэрлэж байгаад телевизорын тавиур доороос нэг чиптэй түлхүүр оллоо. Тэр нь энэ байрны түлхүүр байв. Кёмин хүн харуулдан эзэнгүй айлуудын хаалгыг түлхүүрээрээ онгойлгох гэж оролдож үзлээ. Эхлээд хонхойг нь дарж үзээд хүн байхгүй бол түлхүүрээ дарж үзэн явлаа. Нилээн явсны эцэст дээд айлынх нь хаалга тэр түлхүүрээр онгойчхов. Энэ гэр бол киноны эхэнд халдлахад өртсөн Кансинхэ эмэгтэйн гэр байлаа. Гэнэт хаалга онгой мөхцөрчөрсөн Кёмин хүн байна уу гэж дуутахад гэрлэхгүй байран дотор хинч байхгүй мэт ямар ч чимээ гарсангүй. Дотог шортол гэр нь тэр чигтээ тоосон дарагдаж илгээмжээр ирсэн зүйлс задлаагүй чигээрээ үүдэнд овоорсон ягаад ч юм эзэн нь удаан хугацаанд ирээгүй мэт байлаа. Кёмин энэ тухайга найз Хьюжүүдэд хэлэн түүний гэрээс хулгайлж ирсэн захианы хаягаар Хьюжүү картны мэдээллийг нь шалгаж үзэхээр боллоо. Уг нь ингэж болохгүй боловч өөр арга байгаагүй тул хоёр эмэгтэй картны мэдээллийг өөрсдөө нэг бүрчлэн шалгалаа. Энэ хүн яасан юм болоо, хаа нэг тийшээ явсан юм болов, сураггүй болсон юм болов. Гэхдээ өдөр бүр 24 цагийн дэлгүүрээс худалдан авалт хийсэн байх юм. Яагаад зөвхөн 3200 воны юм авдсан болоо? Өдөр бүр яг адилхан юм авдсан бах та гэж ярилцах хоёр эмэгтэй түүний картыг өдөр бүр уншуулдаг дэлгүүрт очин хэн нэгэн 3200 воны юм авахыг хүлээн суулаа. Ихэнхдээ өдрийн хоолны цагаар тооцоо хийдгийг мэдсэн тул яг тэр цагийг тааруулан очсон байлаа. Хүлээх зураа юмнуудын үнийг харж байтал 3200-ийн юм маш их байв. Тэр хоёр Кансинхэгийн утас руу дуудлага хийж үзтэл утсаа авсангүй. Тэгвэл мессеж үчээд үзье гэж бодсон Хьюжүү "Хөөе, Кансинхэ хариу өгөөч, хурууч нь хугарчаа юу" гэж таньдаг хүн юм шиг бичлээ. Гэтэл Хьюжүү сайн уу? Сайн сууж байсан уу гэсэн хариу ирдэг. Яг үнэндээ Хьюжүү Кансинхэ хоёр октоос бие биенээ танихгүй хүмүүс билээ. Ийм хариу ирснийг хараад хоёр эмэгтэй гайхаж суутал гэнэт нэг эмэгтэй худалдан авалт хийж 3200 вон боллоо гэж худалдагч хэллээ. Хоёр эмэгтэй тэр эмэгтэйг даган явтал эмэгтэй хурдан алхасаар булан эргээд алга болчихов. Араас нь хоёр эмэгтэй гүйж явсаар булан эргээд хартал салаа зам байх ба эмэгтэй хаашаа явсныг мэддэхгүй байлаа. Хоёр тийш хуваагдан хайхаар явтал түрүүчийн эмэгтэйг Хьюжүү оллоо. Хьюжүү тэр эмэгтэйгээс "Чи Кансинхэ мөн үү?" гэхэд "Үгүй би биш" гэлээ. Нөгөө талд Кёмин айлуудын хажуугаар явж байгаад нэг нуурж муудсан байшинг харлаа. Бараг хаягдаж хоцорсон байшин мэт харагдсан ба хаалга нь багахан завсартай байлаа. Хаалгыг нь онгойлгоод дотог шагаатал хашаан дотор нь 3200 воны цутангийн сав овоолоостой байж байв. Кёмин болгоомжтойгоор явж ортол байшингийнх нь хаалган дээрх готтой цоож нь Кёмины гэрийнхтэй яг адилхан байлаа. Кёмин энэ гэрт Кансинхэ юм уу түүнтэй холбоотой хэн нэгэн байгаа гэдэгт бүрэн итгэв. Янз бүрийн код гэж үтсэн боловч онгойсонгүй. За бүтэхгүй юм байна да гэж бодон эргэх гэж байснаа юмыг яаж мэдэх үг гээд өөрийнхөө гэрийн кодыг хийж үтстэл хаалга онгойчглоо. Гайхсан Кёмин дотог шортол хэн нэгэн эмэгтэй орон дээр хүлээстэй хэвтэж байлаа. Айдас давцсан Кёмин уцаа гарган цагдаа руу залхаад "Энд нэг эмэгтэй хүлээтэй байна. Хаяг нь юу вэ гэхээр" гэд ээрж мууран байтал хаалганы код хийх чимээг гарлаа. Сандарсан Кёмин эргэн тойрноо харж байснаа орон дагуур нугдав. Нэг эрэгтэй өрөөнд орж ирэн "Синхэ, чиний утсанд яагаад ийм их дуудлага мессеж ирдэг юм бэ? Хьюжүү гэж хэн юм бэ? Чиний найз чинь юм уу?" гэлээ. Тэгснээ "Надад өөр эмэгтэй таалагдах болсон. Чамайг гомдоож байгаа нь жаахан тиймхэн ч гэсэн. Чи тэр эмэгтэйг бараг л таних бахаа да. Танаа доод давхарт амьдардаг" гэж ярина. Эрэгтэйг түрхэн гарах зуур Кёмин орон доороос гарч хаалганы ард нугдав. Эрэгтэй эргэн ирж Синхээг уутаар боож эхэллээ. Гэтэл цагдаагийн машины дуут тохио хангинав. Эрэгтэй цонхоор шагаах зуур Кёмин болгоомжтойгоор өрөөнөөс гарч гарах хаалган дээр ирж гарах боломж хүлээн зогслоо. Гэтэл утсан дуурав. Сандарсан Кёмин хаалгыг онгойлгон галзан хүн шиг эргэж харалгүй зогтлаа. "Авраарай, туслаарай" гэж орилсон ч хинч гарч ирэхгүй. Эзгүй хоосон гудамжинд энэ залууд баригдах нь цаг хугацааны асуудал боллоо. Хацаар цагдаагийн машин тохиоллоо хангинуулан урд гарч ирж түүнийг аварлаа. Хаягдсан байрны дээвэр дээрээс Кансинхэгийн ууданд болттой цогцыг олдог. Үгсэн Кансинхэгийн хурууны завсар Кёмины банкнд ажиллаж байх үеийн нэрийн хуудас хавчуулаастай байлаа. Нэрийн хуудасны тухай сонсмогцоо Кёмин банкнд асуудал үүсгэж байсан залууг санав. Цагдаа түүнийг дуудан байцаалт авахад залуу "Би огт биш" гэж үгүйсгэнэ. Оройтсон мэдээлэл хэдий ч тасгийн дарга өгдөг өдөр Кёмины байрны гадаа явж байгаа нь камерт бичигдсэн байсан ба "Би биш" гэж гүрээсээр л байлаа.
Тийм ээ, тэр хоёр дуур хүрээд араас нь явсан нь үнэн. Гэхдээ юу ч хийгээгүй. Тэгж байгаад л гэртээ харьсан гэж үгүйсгэнэ. Гэхдээ цагдаа нар энэ эрэгтэйг с эжигтнээр баривчлалаа. Энэ эрэгтэй мужаан хийдэг байсан ба Зинхегийн цогцыг хуваасан байдал нь мужааны багжаар хийсэн юм шиг өөгүй байсан юм. Үүнээс гадна гэмт хэрэг үлдэж байсан тэмдэглэл хүртэл олдов. Одоо Канзенхегийн цогцос байсан газраас 3-ны хээг нь олоход л болохоор байлаа. Мөрдлөг үргэлжлэх хугацаанд Кёммин хуучин байрнаасаа нүүлээ. Нүүж ирсэн гэртээ цонхны хаалт 2-3 давхар цоож хүртэл хийлгэлээ. Тэгээд ачаа бараагаа зэгцэлж байтал хаалга нүдэв. Чүү Кёммин байна уу? Илгэмж үлдээлээ шүү гэж хэллээ. Кёммин болгоомжтой хаалгааны үлдээсэн хайрцгийг нээтэл гар утас байлаа. Гайхан гар утсыг үзтэл баахан зураг ирлээ. Кёмминийг унтаж байхад дарсан зургууд байв. Кёммины гар нь салгалан нүд нь харах боллоо. Тэгж байтал өөрийнх нь утсанд видео кол ирнэ. Хьюжигийн дугаар байлаа. Хьюжигийн гэр доторхыг камераар бичиж байгаа дүрс байв. Тэгтэл дэлгэцэн дээр нэгэн эрэгтэй гарч ирлээ. Хаалганы код хийх чимээ гарахтаа зэрэгцсэн нөгөө эрэгтэй 0-ийн өрөөрөө нь орж нуугдав. Тэгээд Хьюжи гэрлүүгөө орж ирж байгаа харагдана. Кёммин Хьюжи битгий ор цаашаа гар гэж чадлаараа орилсон ч цаана нь үнэхээр сонсогдохгүй байгаа бололтой. Энэ хоёр холгүйхэн амьдардаг байсан тул Кёммин Хьюжигийн гэрлүү хар хурдаараа гүйлээ. Хьюжигийн хаалгыг нүдсэн ч дотроос нь юу ч сонсогдохгүй байлаа. Цагдаа нар ирж хаалгыг эвдэн ортол Хьюжи хөлөө гэмтэн ухаангүй хэвтэж байв. Нүгэд 50 амьдрна гэж бодсон юмсан нэмэр алга гэж стресст Кёммин цагдаа гэртээ тавьдаг камер өглөө. Харахад зүгээр сүвнэр шиг харагдах игнүүтэй камер байлаа. Гэртээ аваачиж тавиад дэлгүүрээс юм авах гэж байтал араас нь нэг хүн мэдлэг сонсогдлоо. Сайн сууж байсан уу гэхэд нэргээд хартал хэн болохыг нь сайн танихгүй байлаа. Гэтэл тэр эрэхтэй би өмнө нь амьдарч байсан байрны чи жижүүр байна. Шинэ байр чинь дажгүй юу? Өмнөх байсан байр шиг чинь асуудлууд үүсэхгүй байгаа үсттэй. Тэгэхэд Кёммин яагаад ч юм сэжигтэй мэдрэмж авлаа. Харин тийм ээ гэж хэлээд гарахаар явхад жижүүр залуу тооцоо хийхээр касс руу очив. 3200 вон оллоо гэх худалдагчийн хоолойг сонсоод нурууных нь ус босох шиг боллоо. Кёммин хар хурдаараа гэрлүүгээ гүйлээ. Гэртээ орон 2-3 давхар цоожоо бүгдийг нь цоочлоо. Гэтэл цагдаагаас дуудлага ирэх ба Кёммин гэртээ байна уу? Намайг өчтөл гэрээсээ битгий гараарай. Нөгөө банкнд асуудал үүсгэж байсан залуу чинь төрхөн зурсуулагдсан байх хугацаанд алгацсан байна гэлээ. Айсан Кёммин цагдааг хүлээн байх суухаа олж ядан байтал 3200 оны цутангийн сав хэвтэж байв. Айсан Кёммин утсан дээрх камерын аппликейшн хасаагаад дэлгүүр рүү гарсан цагаасаа эхлүүлэн тоглуултал гарснаас нь хэсэг хугацааны дараа нэгэн залуу гэрт нь орж ирж байгаа харагдав. Тэр залуу орон доогуур нь ороод явчлаа. Нэг их удалгүй Кёммин гэртээ орж ирж цоочнуудаа цоочилж байгаа нь харагдлаа. Орон доор нь нөгөө залуу байгааг мэдсэн Кёммины бүх бие салгалан чичирлээ. Гүнзгий амьсгаа аваад хаалга руу гүйсэн ч аюулгүй байх гэж тавиулсан 2-3 давхар цоочноосоо болоод нөгөө залууд баригдаж орхив. Ухаангүй болсон Кёммин хаа нэг тийшээ чирэгдэн явна. Цагдаа нар сурсан зангаараа хизээ хойно нь ирлээ. Эрэхтэй Кёммины өмнөх байрны жижүүр залууг сэжигтэй гэдгийг нь мэдээд өмнөх бүх түүхийг нь судалсан байлаа. Жижүүр залуу өөрийнхөө өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллахаа болсон зочид буудалд Кёмминийг авчирсан байлаа. Кёммин би ч өнгөрчтэй гэж бодсон ч бууж өгөх бодлого байлаа. Жижүүр залууг хэсэгэн холдох үеийг ашиглан Кёммин босон цуглаа. Коридор даган гүүх ба залуугийн өндөрлүүлсэн эмнээс болоод толгой нь хэрэгнэ. Тэгж яваад нэг өрөөрөө орон нуугдлаа. Жижүүрт энэ газрын мастер дэлхүүр байсан ба яарч сандарсан шинжгүй өрөөнүүдийн хаалгыг онгойлгон үзэж Кёмминийг хайж эхэллээ. Кёммины нуугдаж байгаа өрөөний урд ирээд хаалгыг онгойлгох гэж байтал шил хагарах чимээ гарав. Мөрдөгч залуу мэдээлэлээ ашиглан энэ газарт ирсэн байлаа. Нэмэлт хүч ирэхийн өмнө цагдаа залуу жижүүр залуутай тэмцэлцээр түүнийг алж орхих ба Кёммин эцэст нь аврагдаж чадлаа. Шинэ гэрт нүүж ирсэн ч айцаасаа салж чадахгүй байгаа Кёммин оронд орохыг шалгаж үзэж байгаагаар кино тогсдог. Энэ бол 2018 онд гарсан Ким Хью Жин, Ким Сон У, Lee Ka-sop жүжигчдийн гол дүртэн тоглосон Кодтой цоож нэртэй кино байлаа.